Би хоёр л хүүхд хоёроос сонгох юм бол ахиж энэ эрсдэлтэй амьдралаар амьдрах хэрэггүй гэдгээ сайн ойлгож байсан юм. Чи юм дуурал та. Чи надтай хамт байж чадна гэж юу? Би биш. Миний хүүхэд л чамгүй байж чадахгүй. Би аав шиг хүн байхыг хүсээгүй. Зүгээр л бүгдийг орхиод явахыг хүссэн. Энд чигээр үргэлжлүүлэх. Гэхдээ би хэдийнэ залгаад ихсэн байсан. Охинд бидэнд ирэхийг хүссэн болохоор л ирсэн. Бурхан буцаагаад авахыг би зөвшөөрөхгүй. Охин маань зүрхний хүнд өвчтөд төрсөн юм. Охиныхоо эмчилгээний төлбөрийг олох гээд бүхэл аргыг хэрэгэлсэн. Ямар ч тач охин хоёр маань Японд эмчилгээг хийлгэнгээ амьдарч байгаа. Харин жил болгоны тэр олон эмчилгээ хаалгааны зардлыг би бэрхээ ахаар дамжуул танилцсан Асватраас зээлдэг байсан. Эхэндээ ч төлж дийлдгэлвэл харин сүүлдээ Асватрын арганд орчихсон. Тэгэхдээ мөнгө л олж байвал тэр арган сонирн байгааг л дээ. Хэдий өгөх юм? Би гавлын өрийг улс болдоос зээлж хасаахад өгсөн юм. Учир нь хасаах мөнгө л авахгүй бол хизээс алахгүй хүн. Бид гойгот ч нэмэргүй гэдгийг нь мэдж байлаа. Эзэр гэж ирэх үү? Арт хэрэгтэй үйл гэж ирнэ. Одоо өрөөд орсон юм чинь бидтэй хамт байж болохгүй. Би та нартай гэж төвгөөдмөр. Харин хэрэгтэй үед чинь Америк чамаагүй үргэлж төл. Гавл хаашаа явгаа бидэнд хэлээгүй. Хөдөө байдаг хамаатан руугаа явсан л гэж дууссан. Харин тэнүүн тэр хоёр хоорондоо нэг ч үгс олж чадахгүй байсаар салсан юм. Удалгүй Хасбаатар биднийг дуудлаа.
Руслан. Эх сард манай бараа орж ирнэ. Хариуцж ажиллах залуучууд маань. Руслан чийсээ хараад. Тэр бархаа. Чамайг Орос руу явах чинь дагаж яваад эхний ээлжийн барааг татах байх. Асбаатартай уулзж байгаа энэ хүн жирийн хүн биш байлаа. Маш аюултай хүн. Казахстаны томоохон бүлгийн 2 дахь толгой. Түүний дээр Орсын маф байдаг. Чиний аль хэрхээ өгдөхийг би мэддэг. Чиний л ажил. Харин танаа залуус тэтгэх үү мэдэхгүй л. Чи өөрөө толгоогоор хариуцсан шүү. Тийм учраас би чамд энэ залуучуудаа харууллаа. Амьд үлдэхсгээ өөртөө л мэднэ. Тэгвэл би юу ярих вэ? Танаа хуулийн асуудал мэддэг юм чи байхгүй болсон гэсэн юм. Тийм ээ. Бид өргөдний хайжл. Би өөрөө ч гэсэн очиж байцаал төгсөн. Тэгээд одоо юм туслах. Туслах юм болно. Монголчууд мөнгөнд дуртай гэлцдэг. Тийм. Танахыг бас түшүүтэйгээ асуудалтай байныг сонс. Бидний ажил явдгаараа явна. Барилгын ажил маань ч тэр. Бид нэр эх сард материалаа татах учраас мөнгөө цуглуулж байгаа. Харин танах асуудал үүсдэг. За. Нэлийн рүү. Дээр ажиллаа. Асбаатар биднээр улс улдыг алуулах гэсэн. Яг л улс улдын хэлснээр. Асбаатар Казахстаны бүлэгтээ нийлж Монголд хууль бус зэвсэг хар тамхи зэрэг оруулж ирэхээр болсон байлаа. Тэд урах наран корпорацийн тендерийг авснаар барилгын ажлыг эхлүүлэх материалаа Оросоос татахдаа давхар хууль бус зүйлсээ аж ахаар төлөвлөж харин улс улд түүнийг эсэргүүцсэн. Дотроосоо цэвэрлэх ёстой. Хинч үннээс цутах ёсгүй. Гэрэл байгаа газар сүүдэр гарч ирдэг юм. Тийм учраас бүгдээ гэрлийг хамтдаа түгээцгээе. Хамтдаа хичээцгээе. Үнний хойноос бас ууггүй зүтгэцгээе л гэж хэлэх байна да. Заал. Би чааг иймэрхүү навчлуудаа уулзах зөвшөөрөхгүй. Та nooш гэдгийг яаж мэдж байгаа? Би мэдэж байна. Ош. Та бүгдийг мэддэг хүн биш. Би
Би чамайг хамгаалах гэж хэлж байна. Танаас л хамгаалах уу хэрэгтэй юм байна. Би таны юу хийж явж байгааг чи мэдэн штэ. Та өөрөө адгийн новш ийдтэй. Та ийм хүн байгаагүй. Гүй чи юу болоод байгаа юм бэ? Хөөш хэрэгсээ. Юу болоод байгаа юм бэ? Байна уу? Юу вэ? Хин бэ чи? Чи нөгөө баарны залуу тий. Чи өөр нь буруу хүнд орлсон гэдгийг мэдчихэв нүг. Болиогш. Мачи ойлгочихлоо шүү дээ. Ойлголоо гэж. Мэж ойлгочлоо шүү дээ. Ойлголоо. Яасан? Зүгээр л. Чи юу болсон тухай мэдмээр байна уу? Үгүй. Би чамд өөрийнхөө тухай ярьж өгөө. Өнөөдөртөө хэрэггүй. Үгүй. Би ярмаар байна. Сэтгэл онгойч юм шиг санагдаад.
Тийм бол ярилтай. Сургуулаа төгсөөж жүжигчин болно гэхэд аав ээж хоёр манд дургуутчихсэн. Тэгээд би тэр хоёроос холбоо тасалчихсан. Тэгээд л өөрийгөө тэжээхийн тулд олон найруулагчдтай уулзсан. Бас продюсеруудтай. Дараа нь би нөхөртөөгөө танилцсан юм. Кино найруулагч. Нилээ хэдэн сайн кино хийжсэн. Би ч кинонд нь тоглож олон хүн намайг мэддэг болсон. Гэхдээ сүүлийн кинон дээр шатчихсан. Бид хоёр маш их өрөнд орсон. Тэгээд л өрөө дарахын тулд дараагийн уран бүтээлүүдийг ивент гэж хатгаар мөнгөтэй хүмүүстэй уулзч эхэлсэн. Бид хоёр өрнөөсөө гарсан ч гэсэн нөхөр маань намайг тэр хүмүүстэй уулзуулсаар л байсан. Намайг бизнесээ олгосон. Мохоц. Чи буцаад нийлв. Чамайг ямар ахаас шалтгаална да? Тоглосон юм аа. Би буцаж очихгүй. Нэрээ? Би танад очиж амьдрах уу? Надад байр авахгүй л дээ. Жаахан жижиг л юм дээ. Гэтэ зүгээр шүү дээ. За, баярлалаа. Би өвлөн дахиж алдах эсгүй гэдгийг мэдчих байлаа. Түүнтэй хамт байвал надад өөр юу ч хэрэггүй. Чи намайг хүсэж байна уу? Хотлоорой. Эрэгтэй эмэгтэй хүн хоёулах наах тоо. Тэнийг амьд. Юу? Кино зохиол. Санаа зовлтгүй эмэгтэй найруулагчтай. Талил таа.
бололтоо гिचг хүрээд штэ. Ирээдүйд чи хэд хоёр дээр ирэх хөөхөд чиний нүдийг дөрөөгөөс. Чи миний ихнэр болмоор байна гэж. Чамайг ямар байгаас шалтгаална да? Гэхдээ чи нэг юм ойлгох хэрэгтэй. Шөнө оройгоор явдаг аюултай ажил. Чадах уу? Чадна. Ano? Кристин. Иргсээ. За яасан. Байранд таалагдсан уу? Дэжгүй. Жаахан жижигхэн байж магадгүй байх та. Залуу хүн үр хөвгтэй болохоор байраа тэгээ томруулна үстэй. Боллоо. Баярлалаа. Ахын ч гэсэн залуудаа хажуу айлын өрөөнд амьдарч ирсэн гэдэг чамд ярьсан байхаа. Одоо болдгсон бол тэр үе дээр очихсан. Буцаад ядуулах гэсэн. Гүй яах вэ? Ядууч гэсэн. Залуунаас гинэн хөсөл мөрөөдөл тэмүүлэл гэдэг чинь сайхан шүү дээ. Гүй чи одоо хардаа. Би бүр шөнө унтаж чадхаа болсон. Энэ шудраг бус нийгэмдээ тэнцэх тусам санаанд оромгүй дарамтуудтай толгордог юм байна. Заримдаа ч мөр нэг боож өгмөр санагдах юм аа. Таны хэлсэн үнэн байл. Юу тэр? Асах Казахстантай уулзсан. Удахгүй Оросоос Монгол руу оруулж ирнэ гэсэн. Хизээ. Хэд өнөө. Бэн хасаа. Ийгдэхгүй мэй л да. Миний өгөнд орохгүй л да. Хасаа бид хоёр компанийнхаа 54-46% хувьцаа гэж юм шүү дээ. Уг нь миний зөвшөөрлгүйгээр Оросоос бараа материал татах учиргүйтэй. Та одоо зогсож чадахгүй. Яг үндэ энэ хэрэг хэрээс итерх юм. Тэгвэл та нар бүгдээрээ шорт гарна. Үгүй.
Гэхдээ би алуулсан ч гэлээ. Тэр бүх зүйл өргөлөн гэж бодохоор өөр амар. Би биш үлээ гэхэд хэн нэгэн тэр Казахстаны бүлэгтэй холбогдож л таараа. Хэн нэгэн том улс төрч энэ бүх бузар булайг Монголд оруулж ирэх болно. Ирхсэ. Чамайг надаас мөнгө зөөлөж найзтай туслах юмсан гэдэг ихэд чинь би бодож ирсэн юм аа. Гэхдээ хэлж чадаагүй. Одоо бүр хоолоон дээр туллаа л та. Чи Хасбаатарыг зогсоох хэрэгтэй. Чи жаа. Тэр чамд л итгэдэг. Хэрвээ чи зогсоож чадвал ах нь арын даа. За юм. Чи ч гэсэн найзуудтай тусал. Тэр байтугай найзуудтайгаа хий. Гэхдээ хууль ёсны дагуу бусдын бүгдийг хай. Одоо л чивтэр зогсоохгүй чийж бийж гисэн дуусаа. Би бүгдийг зохицуулах болохоор айлтгүй. Би хүн алж чадахгүй. Хүн биш ээ. Ирээдүйн нийгмийг хог новшоор дүүргэж байгаа адгийн шаар. Одоо л зогсоохгүй бол бүгдээрээ хохирч дуусна. Гүчи заавал тэр алахгүй байж болно шүү дээ. Чи ямар нэгэн аргаар зогсоо. Ирсэн. Суугаач андаа. Чи яава? Магуулда. Том ажил юм зөргөөж хахлаа л да. Ямар ажил? Орцож. Орцооч тий. Та нар бүр солирчж зүгээр нэг газар ууц сууж аваад гараад хүн алдаг болсон юм. Тэн ирэхгүй. Чиэс айгаа. Маргааш цагтаа нар бидний хэргийг шаалгана шүү дээ. Тэгтэн бид нар энэ ч тасарчлаагаа унтцсан байна. Манад чинь камергүй цонхтой өрөө гэж байдаг. Тэр нь энэ вэ? Шоронд орно шүү дээ.
Угсаал орно штэ. Би нэг хүн алаад орсон. Гараад ирж болтол юм байна. Эрэхтэй бол ахаач гараад ирнэ. Би өөрийнхөө төлөө юм шүү. Тэгээ хэний төлөө юу? Хасаахын төлөө юу? Тийм. Өөр хасаах төлөө гэж. Яас. Ядаж надад баярлаа хөлөө. Чинаатнуудын нэгэд хартаа. Юу гарах? Шудраг ариунаараа хөдөлмөрлөөд, татвараа төлөөд. Тэгэхээр сайхан амьдарч байгаа амьдрал энэ юм уу? Юм өмхий дарахын бүхсийг долоож, цүнхийг барьж. Тэгж далдганж явж байгаа хэдэн пестанууд сайхан амьдарч байгаа үстэй энэ улсад. Тийм үү юу? Тэгэхээр сайхан амьдарч. Юм уу хэдэн лалрууд сайхан амьдарч байгаа үстэй. Бидэнд ямар ч гин хийгээгүй хүнийг тэгээ яаж алах юм? Чи муу юм хийгээгүй нь яаж мэдж байгаа? Би мэдчихэе. Болээ. Энэ ч нэг сонголт. Энэ бүлэг рүү гавл нуруу харуулсан. Одоо чи нуруугаа харууллаа тий. Тэр бүлэг ч аль дээр байхгүйсэн. Ам алдаа. Юу л чаа өөрөө аллаа шүү. Зүгээр үү? Барханд ирсэн үү? Бархаа хасаа хөрөөжөхгүй явсан шүү. Хашаа. Лагер руу. За намайг асуусан гэж хүнд хэлээ. Байна. Гэрийнхнийхээ аваад хүн олохооргүй газар очив. Гэртээ ирж болохгүй шүү. Ойлголоо. Чи одоо яг хаана явж байна? Би Хасбаатарын лагер руу явж байна. Миний арыг даана үстэй. Санаа зовлтгоо. Иргэсээ Таслалаа. Манайхан хүрснө. Сая буусан байна. Дархан дээрээс манай хүмүүс тосоод авсан. Иргэсийн араас хүмүүс явуул. За.
Гүн. Юу ч. Чи нааша хүмүүс явал. Энд нэг л биш байна. Тэн үнийг өнөөдөртөө болгочихлоо. Болиулаа. Тэгээ гараж дээр очиж байж гэж хэл. За. Өвгөн цагдаа дутуу. Зүгээр дэх. Одоо хүмүүс ирэх баг. Миний хүү ямар вэ? Тэгвэл зурагтаа үзэж болох юм уу? Тэгээ. За тэгвэл сайхан халуун. За миний хүү. Юу үзмээр вэ? Google-тэй кино зий. Үлээ яг одоо юмнууд аваад наанаас яв. Хин нэгэнд очиод нуугд. Наа хийж асуусан зүгээр л нэг найз маань чамд туссан юм а гэчлээ. Бас намайг чамаг өөрөө олоод очтол зүгээр л ажиллаа хий амьдр. Би чиний хувьд хинч биш шүү. Бас намайг уучлаарай. Энэ сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хангарт компанийн хувьцаа эзэмшигч Хасбаатар өөрийн цэцлэнгийн байшинда бусдын гарт амиа алдсан харамсалтай гарлаа. Уг хэрэг гарсан шөнө Хасбаатарын хүү болон түүний эхнэр төстэй байж таарсан тул гэмт этгээд ч тэдний амь насыг мөн ноцтойгоор бүрлэгсэн хэрэг гарсан олныг цочирдуулахад хүргээд байгаа юм. Хасбаатар нь хангарт компанийнхаа нэр дээр хэд хэдэн шөнийн клуб цэнгэний газар ажилладаг гэсэн ба цагдаагийн байгууллагаас тэдний ажилчид болон хамтран ажилладаг түншүүдийг баривчилж мэдүүлэг авч эхэлжээ. За хэргийн газрыг бол одоо цагдаа байгууллагаас хамгаалтанд авсан ажиллагаа явуулж байна. Уг хэрэгтэй холбоотой нарийн мэдээлэл бол цагдаагийн газрын хэвлэл мэдээлэл авахаас авах боломжтой. Хамаа алдсан Хасбаатарын гэрээс 500 м-ийн зайд байх хуршийнх нь хашааны хяналтын камерт Т3 УЕЕ дугаартай харамгийн суудлын Бенц маркийн машин зогсож байсан ба
С жигтэн шөнийн 3 цаг 25 минутын орчимд уг машинтай зугдсан хяналтын камерт бичигдэж үлджээ. Харин энэхүү машин нь амиа алдсан Хасбаатарын найз Улсын хурлын 29 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Даш Донорвын улс улсын эзэмшдэг хан гарт барилгын компани нэрээр бүртгэлтэй автомашин болох нь тогтооогджээ. Тус компани таалах хувийг хохирогч Хасбаатар эзэмшдэг тухай мэдээлэлж бас байгаа юм. Улс улдыг одоогоор хууль хяналтын байгууллагаас с жигтнээс татан байцааж байгаа юм байна. Хэсэг болов яах вэ?